Холимог тулааны хамгийн том, хамгийн нэр хүндтэй холбоо болох UFC-гийн тулаанчдаас бүх цаг үеийн шилдэг нь хинбэ гэх асуулт үзэгч фэнүүдийн дунд үргэлж гардаг. Гэвч Жинжингийн онцлог өөр учраас GOAT нь хинбэ гэдгийг Жинжингээр тусад нь авч үзэх ёстой гэж би боддог. Ийм учраас аврагын бүсээ хэдэн удаа хамгаалсан, хэр чанартай өрсөлдөгчдийг ялсан гэх мэт үзүүлэлтийг харгалзан Жин тус бүрийн GOAT-ыг тодруулах нь зүйтэй гэж бодлоо. Хамгийн ихэнд UFC-гийн эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин буюу Flyweight-ийн GOAT-ийн талаар ярьцгаая. Энэ жингийн анхны авраг 2012 онд бүсээ зүүснээс хойш нийт 6 тулаанч UFC-гийн аврагын бүсийг өөрийн болгоод байна. 2012 оны 3 дугаар сар UFC компани шинээр бий болгосон жингийн анхны аврагыг тодруулахын тулд 4 тулаанчийг оролцуулсан тэмцээнийг эхлүүлжээ. Уг тэмцээнд Demetrius Johnson, Ian McKell, Joseph Benavidez болон Yasuhiro Urushitani нар оролцсон юм. 2012 оны 9 дугаар сарын 22 шүвгийн дөрвөөс шалгарч үлдсэн Demetrius Johnson, Joseph Benavidez-ийг UFC 152 арга хэмжээний үеэр шүүгчдийн хуваагдсан саналаар ялснаар UFC-гийн түүхэн дэх анхны Flyweight жингийн авраг болж байжээ. Үүнээс хойш тэрээр энэ жингээ бүрэн эзэгсэн. 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр UFC-гийн түүхэнд үрд мөнхрөн үлдсэн энэхүү гайхамшигтай армбар өчлөлтийг хийснээр тэрээр 11 удаа дараалан аврагын бүсээ хамгаалж домогт Андерсон Силвагийн 10 дараалсан аврагын бүсээ хамгаалсан рекордыг эвдэж түүхэн амжилтыг тогтоосон юм а. Өнөө хүртэл хэн ч энэ амжилтанд хүрээгүй юм. Харин 2018 оны 8 дугаар сарын 4-нд Henry Cejudo'д шүүгчдийн хуваагдсан саналаар ялагдаж аврагын бүсээ алдснаар түүний 6 жилийн ноёрхол дууссан юм. Ингээд тэрээр UFC холбоонд хүртэж болох бүх шагнал, хүрч болох бүх оргилд нь гарч, бүх рекордыг эзэмшсэн учраас холбооноос гарч Азийн томоохон тулааны холбоо One Championship холбоонд нэгдэн орж мөн л аврагын бүсийг нь эзэмшсэн билээ. Улмаар 2023 оны 5 дугаар сарын 5-нд Adriana Moraes-ийн эсрэг бүсээ хамгаалаад тулааны спортоос зодог тайлж байгаагаа зарласан юм. Ингээд харахаар энэ жингийн GOAT хэн гэдэг нь тун тодорхой харагдах үзье. Учир нь UFC-гийн Flyweight жинд Demetrius Johnson-оос хойш 5 тулаанч аврагын бүс эзэмшсэн ч бүсээ хамгаалсан тоогоор түүний дараа орох тамирчин буюу Alexander Pantoja 4 удаа л бүсээ хамгаалсан нь Johnson-ы тогтоосон энэхүү амжилт түүнийг хэр хэмжээний тасархай агуу авраг болохыг харуулж байгаа юм а. Харин яг одоо бол энэ жинд UFC-гийн түүхэнд хамгийн залуудаа авраг болсон амжилтаар домогт John Jones-ийн ард бичигдэж байгаа Joshua Wong аврагын бүсийг эзэмшиж байгаа бөгөөд тэрээр бүсээ 1 удаа амжилттай хамгаалаад байна. Нас залуу байгаа учраас түүнийг Demetrius Johnson-ы амжилтанд хүрч чадах эсхийг цаг хугацаа харуулах үзье. Ямар ч тач одоогоор бол Mighty Mouse буюу хүчит хулган хожид Demetrius Johnson энэ жингийн бүх цаг үеийн хамгийн агуу гэдэгтээ дэлхий дээр хинч марахгүй үзье. The baddest 125-pounder in the world, the pound-for-pound king, Demetrius Johnson.